За сайн байцгаана уу. За Монгол улсын аслан бандийн Ганбаатар аслангийн шөн дээр ирээд үзэж сонирхоод явж байна. Монгол улсын аслан бандийн Ганбаатар нь 1980 онд Монгол улсын начин, 1985 онд Монгол улсын аслан цолыг хүртсэн хүчтэн байна. Тэгээд энэ хөшөөнийх нь Монгол улсын гавьяа тусгалжуулагч улсын аслан бандийн Ганбаатар гэдэг болсон байна. Хөшөө бол үнэхээр сайхан болсон байна. Хийцлэл бас хүн тасархай юм аа. За ингээ хөшөөнийхөө зүүн талд дээр бүх хөрөлдөж байгаа. Хэвлэлсэн хэсэг байна. Урд тал дээр нэм байхгүйсэн. За ингээ хойтлоосоо боловсл. Дэрэгдээс бас сайхан харагдаж байна дэрэгдээс. За тэгээд тойруулаад дөрвөн хүчтэнгээ байрлуулсан байна. Баруун урд тийшээ хангаар тишүүг харуулсан байна. Баруун хойдолтой болохоор бараан байрлуулад зүүн хойд тишүүг болохоор асланг нь байрлуулсан байна. За тэгээд аслангийнхаа доотлол дээр цол чимэг гэдэг хурц идэр урам мэгт өрнөн дэлгэрэх хурдан шалангаа бат суурт баатар зөрөгт чин зөрөгт үлэм жодрах аслан гэдэг гэсэн байна. Бомбот бүхий холбоо гэж шүү. За тэгээд нэг юм сайхан хүчт бүхий хөшөөг ирж үзлээ. Үнэхээр сайхан болсон байна. За ингээд зүүн урд талд нь луу байна.